Сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбар хөгжиж байгаатай холбогдуулан олон төрлийн эм бэлтгэл гадны улс орноос орж ирдэг болсон. Эрүүл мэндээс сахин хамгаалах хамгийн сайн эм хэрэглэх, төлбөртэй эмчид үзүүлэх зэрэгт нэг талдаа санаа зовхооргүй болсон. Харин сүүлийн үед манай улсад үйлдвэрлэж байгаа эм бэлтгэл нь шаардлага хангадаг үгүй эсгэд судалгаа хийж эхлээд байгаа. Тухайлбал эмэгтэйчүүдийн эмчилгээ хагалгаа шархлааг намдаахад хэрэгэлдэг тамидины уусамлал нь гадаадын улс оронд 1% проценттай байдаг бол манай улсад 1.7% байдаг байна. Энэ нь шархтай байгаа газар хурдан уусч нэг устгах тархалт муу байдаг гэж үзжээ. Тэгэхээр энийг үйлдвэрлэж байгаа тэр Монхима компани бол манай энэ тамидын бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу олон улсад хэрэгэлдэг мэс заслын одоо сайн стандартуудыг шингээсэн тэрний дагуу хийсэн бүтээгдэхүүн гэж өөртөө бичсэн байдгийг. Тэгэхээр энэ зэрэг тэр олон улсын стандартын бол ирж судалсан. Нийтдээ одоо энэ дэлхий дээр байгаа мэс засалд хэрэгэлдэг энэ бодисуудыг 90 хэдэн одоо базаж энэ талаар удирдамж болгож байдаг нэг 6-7 одоо интернетийн сайт байна. Шаардлагатай үед манай улсад эм эмнэлгийн байгууллагууд тамидины уусамлыг шууд хэлбэрээр ашиглаж эхэлдэг. Тамидины уусамлыг хэрэглэсний дараагаар оёсын шархан ангааж наалдцмуудаа удаан идэгдэг гэдгийг мэрэгчлийн эмчнэр хэлж байгаа юм а. Олон улсад бол энэ 1%-аас доош битгий хэрэглээрээ. Тэр нь бол гэх юм бол уг ариун тухлын уусамлч нь маш одоо докторгүй сул амархан задарчин, муу болчин. Гэт ингээд заасан байгаад манай хэрэглэж байгаа тамидины бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл гарсан учраас эмийн сангуудад элбэг байдаг угуусмал байхгүй гэсэн хариуг өгч байлаа. Тиймээс мэс засал их барах эмэгтэйчүүдийн эмчнэр тамидины найрлах зориулалтыг олон улсад төгсөн стандартад зохиох ёсны хэрэглээтэй байгаа эсхийг шалгаж байхыг анхааруулж байгаа. Иргэд та бүхэн ч гэсэн эм эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ өөртөө ямар эмчилгээ авч байгаа, ямар эм бэлтгэл хэрэглэж байгаагаа асууж лавлаж байх бүрэн эрх үүрэгтэй байдгийг сануулж байна.